За дадлаг ажил 2 дээр шинэ команд хийх тийм даалгавар байсан. За тэгээд энэ нь 2 оноогоор дүгнэх байсан боловч би бараг зассан бүх хүүхдэд 1 оноо тавьсан байгаа. За яагаад 1 оноо тавьсан бэ гэдэг шалтгаанаа тайлбарлаад энэ шинэ командыг хэрхэн бичих талаар тайлбар нэмж хэлье. За шинэ командыг биелүүлэх ёстой даалгавар маань энд харагдаж байна. За тэгээ ихэнх тохиолдолд хүүхдүүд маань бодлого 1 энэ жишээ гэсэн дугааруудыг хийсэн боловч яг энэ хэлбэржүүл форматын нь ерөөсөө яг энэ харагдаж байгаа байдлаар шийдэг байсан. Дахиад энэ A B C D E гэсэн кириллээр үсгээр тэмдэглэх энэ дугаарлалтыг бол ерөөсөө ордос хийгээг байсан. За тэгэхээр эдгээрээ яаж хийх юм бэ гэдгийг жишээ болгоод за энэ баярхүүгийн даалгавар дээр засаад хийгээ явчих. За яг баярхүүгийн өөрөөх нь гүйцэтгсэн даалгавар нь одоо энэ дээр харъя. За баярхүүх дээр энэ дээр ингээ бодлогын дугаар байгаа боловч тэр номероо бодлого гэдэгтэйгээ ингээ наагаад өчтсөн. Энэ жишээ гэдэг дахиад дугаарлалт нь жишээтэйгээ наалтцсан. Тэр зайнуудаа ерөөсө тохиромжгүй авсан. Дахиад энэ бүр хоосон зай явж байгаад 2 цэг авцсан ч гэдэг юм уу. Ийм хэлбэржүүлэлтийн хувьд ерөөсө анхаарал хандуулахгүй байна. За энийг тэгэхээр одоо зас сайжруулъя. За тэхийн тулд бодлого гэдэг нэгдүгээрт зай авах хэрэгтэй. Зай бол ийм зай авч болно. Эсвэл командын тэмдэгтээ ийм зай авч болно. За ардаа бол зай аваад авах шаардлагагүй байх. За эсвэл жижигхэн зай авчих. Энэ дээр арай жоохон том зай ийм зай аваад. За дугаарууд маань явна. Тэгээд жишээ гэдгийн чинь формат нь бол болд тод өнгөтэй байгаагүй шүү дээ. Жишээгийн чинь формат нь бол арай өөр ийм хэлбэр нь өөр байна. За тэр хэлбэр нь бол юу вэ гэхээр bold face биш. За хэлбэрүүд бол энэ дээр байж байгаа. За tape face гэдгээс за энэ хэлбэрээр бичсэн юм байна жишээ. За жишээгээд за 2 тодорхойлогцыг тавиад энэ олон хоосон зайнуудыг тавих шаардлага ерөөсөй байхгүй. Тэгэхээр эднэрийг авчихна. За одоо ингээд урдаасаа мөн дугаарлалтын ард зай авсан байх шаардлагатай. За одоо ингээд хөрвүүлээд харъя. За багш нь энийг бичлэг болгоод талбар дээр тавьчихна. Тийм үү, тэндээс үзээрэй. За одоо дугааруудын хооронд зай гараад ирсэн. Жишээ нь бол дугаартайгаа наалдаагүй байгааг харж байгаа. За мөн энэ жишээний дугаарлал чинь оромон тоогоор эхлэхдээ арай өөр тооноос эхэлж байгаа шүү дээ. Энэ хэд гэсэн тоо байлаа да. 171-ээс эхэлж байна тий. За тэгэхээр энийг эхлэх дугаар нь хэдвэ гэхээр энэний эхлэх дугаар нь 170 гэх. Тэгээ нэгээр нэмэгдээ явчихаар 171 ромон тоо гарах хэрэгтэй. За одоо хөрвүүлээд харъя. За ингээд дугаарлалт маань бол өөрчлөгдөж байгааг харж байна тийм ээ. За одоо үсгэн дугаарлалт яаж хийдгийг бүгдээр хамтдаа хийцгээе. За ингийн тулд энэ үүсгэсэн байгаа бэлэн new command-а хувилж тавиад за нэрнүүдийг өөрчлөө явъя. За тэхийн тулд бид нар бодлого дотор did A B C D гэж дугаарлагч байгаа учраас хөдөлгөөлөө sub exam гээд за одоо бодлого гэж байхгүй. За тэгээ тоолор маань явна. За шинээр үүсэх тоолор маань бол өөрчлөгдөх ёстой. Тэгэхгүй бол өмнөх дугаарлалтуудын нэртэй давтчихж болохгүй. Тэгэхээр sub дугаар бичиж sub D. За эдгээр нь бас 0-оос эхлээд. За тэгвэл энийг sub D-гээ нэгээр нэмэгдүүлнэ. Одоо бол арабик биш альф. Үсгээр харагдуулна. Тэгээ sub D. За ингэ болоо. За тэгэхээр sub D-гийн маань араар бол дугуй алт байсан. Энэ чинь дугуй алт байна. Нэгдүгээр, хоёрдугаар италикаар бичигдсэн байна. Налуу бөгөөд италикаар бичигдсэн байна. За тэгэхээр энэнийг арилгаад за дугуй алтаа тавья. Тэгээд италик гэхээр одоо зөвхөн энэ дугаар хаалт маань италикаар бичигднэгээр хэдүүлээ эндээс италикийг сонгоё. Тод болгох энэ bold face хэлбэр маань угаасаа байж байгаа учраас ийм хэлбэртэй боллоо. За ингээд sub exam нь бол sub D гэдэг дугаараар явна л гэсэн юм шинэ команд хийчлээ гэсэн.
За одоо ингээд A B C D гэж гараар бичихгүй sub E гэж бичих ёстой. За sub E энэ болгоныгоо sub E-гээ командаар нь бичиж өгнө. За доор дахиад энд A B C дээрээ командуудаа өөрчлөлт тавьчих. За хөрөөлөд хараа одоо бүгдээрээ. За тэгэхээр энэ бүгдийг та нар гараараа нэг хүчлэн A B C D гэж дугаарлахгүй зүгээр командын тоолоороор автоматар энэ дистралаар нь дугаарлах зориулаад энэ командыг хэрэглэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За одоо бүгдээрээ налуу болцсон байна, тод болцсон байна, дугаарлалт маань явцсан байна. Одоо ард нь нэг зай авах хэрэгтэй юм байна. За ард нь нэг зайг авахдаа шинэ команд гэж тодорхойлсон дээрээ дугаа алтныхаа араар нэг тэмдэгтийн зай аваад хөрвүүлж харъя. За тэгээ энд бодлого 2 гэдэг маань A B C-гээсээ дахиад эхэлнэ. Гэтэл энэ маань түрүү үргэлжилжсэн A B C-гээсээ үргэлжлээ D гээ явцсан байгаа учраас энэ тоолоороо дахиад 0-оос эхлүүлж тохируулах ёстой. За тэхийн тулд дараагийн эхлээд байгаа дугаарын өмнө sub D гэдэг тоолоороо 0 болох шаардлагатай. За энэ командыг дахиад энэний уртад тавьж өгöd хөрвүүлье. За одоо A B C-гээсээ эхэллээ. Налуу байна, тод байна. За болсон.